Тийм учраас энэ хэвлэл мэдээллийн ярьж байгаа юм бити итэг, тайван бай, chill out, Америкийн зах зээл унах болоогүй. Тийм учраас энэ уламжлал хэвлэл мэдээллийнхэнд бид нэр угаасаа өнгөрсөн жил итгэхэ болцсон шүү дээ. Тийм учраас одоо ч гэсэн итгэх хэрэггүй. Энэ Америкийн арчсан намын гишүүдүүд юу ярьж байгааг бүгдээрээ худлаа. Окей. За тэгээ эдний fake news-аас болж энэ савлага нэмэгдээд байгаа л та. Гэхдээ миний зүгээс заяа. Гэхдээ энэ бол юу юм бэ гэх юм бол хөрөнгө олт хийх боломж. Америк дампуурлаа. Donald Trump худлаа. Donald Trump хөрөнгөний зах зээлийг сүрүүлээд байгаа. Donald Trump insider trading хийж гэх мэт шин. За ингээ хэвлэл мэдээллийнх ингээ сонсохороо юу л байна гэх юм бол 2016 оноос 2020 онд Donald Trump-ийн саад бишээл нь дахиад гарч ирж ах шиг байна. За энэ Америкийн арчсан намын нэг дуракийг сонсцгоё. To get to the bottom of the possible stock manipulation that is unfolding before the American people. Ярьж байгаа юм бол Donald Trump-ийн хийж байгаа үйлдэл хөрөнгөний зах зээлийг ингээ савлуулж гин галзуу хулган шиг. За тэрнээсээ тэгээд Trump ба ойрхон хүмүүс нь цүм ашиг хийж байгаа гинэ. Including what if any advanced knowledge did members of the House Republican Conference have of Trump's decision to pause the reckless tariffs that he put into place. За тэгээд 2 хоногийн өмнө Америк улсын арчсан намынхан юу хэлж ирсэн бэ гэвэл тарифа зогсоо. Дэлхийн эдийн засаг нуурлаа. Donald Trump тэнийг энэ татвар онцгой татварыг болох ёстой гэж ярьж ирсэн. За Donald Trump болуулсан. Одоо юу хэлж ийнэ гэх юм бол Donald Trump энэ онцгой татварыг болуулсан. Тэгээ энэс болж хөрөнгөний зах зээл өссөн гэж мэдчихсэн. Тэгээ энэс ашиг авсан. За Donald Trump зөв юм хийсэн ч буруу болж тарж байгаа. Буруу юм хийсэн ч буруу болж байгаа. За энд юу харагдаж байна гэх юм бол энэ хэвлэл мэдээллийнхэн Donald Trump дургу хэвээрээ цаанаа тэр хэвлэл мэдээллийнхэн өмнө USAID гэх мэт чинь санхүүжүүлж ирсэн бол одоо George Soros гэх мэт чинь байж байгаа. За тэгээ юу ил харагдаж байна гэх юм бол одоо дахиад Donald Trump-ыг муулна, харлна. Donald Trump-ыг дахиад ер нь impeachment огцруулах гэж оролдоно. Хэвлэл мэдээллийнхэн зүгээр харъя л та ямар постууд байна. United States is now an emerging market. Ерөөдөө ядуу орн болчлоо. Хөрөнгөний зах зээл нь хог, бондын зах зээл нь хог, хүүгийн төвшин өндөр. Тэ. За, if Trump trade implodes, it may be knives out for Republican populists. За, Donald Trump-ыг зайлуулчих юм бол Америкийн арчсан нам хоорондоо хутглаад эхлэнэ, алцаад эхлэнэ гэж байна. Бүр ингээд Donald Trump бодохгүй зайлуулна, огцорно гэж ярьж байна. A US-China trade war could be catastrophic. What is Trump's endgame strategy? Ерөөхдөө эдийн засгийн дайн бол гамшиг. Тэгээд Donald Trump алсын хараа нь юу юм бэ? Алсын хараа байгаа юм уу? So how Trump's tariffs could lead to a global recession. Ерөөд дэлхийн эдийн засгийн хямралыг Donald Trump-ийн худалдааны дайн үүсгэж байгаа. Нэг юм хэлчихье. Өнөө арчсан нам Joe Biden хязгааргүй мөнгө хэвлсэн улс дотроо 15-аас дээш хараар орж исэн хүмүүс байсан хууль бусаараа гэмт хэрэгтэн хар тамхины авчин гих мэт чинь бүгдээрээ. За, Украин руу хязгааргүй мөнгө хэвлээ явуулж исэн. Dan Man энтэнд үүсгэж исэн. Татварыг үүсгэсэн. Тэгээд засгийн газрын манипуляц хаасаагүй яваад тэгээд Америк угаасаа өнгөрсөн жилийн 5 сараас ахуулаад ерөөхдөө эдийн засгийн үзүүлэлтүүд нь муудаж исэн. Энэ Donald Trump-ийн үүсгэсэн эдийн засгийн хямрал ерөөсөө биш. За тэгээд зарим хүмүүс нь бас юу ярьж байна гэх юм бол энэ эдийн засаг хямарж байгаа учраас нь хөрөнгөний зах зээл ерөөхдөө recession, depression, bear market руу аль хэдийн орцсон. Ер нь юу ярьж байна гэх юм бол хөрөнгөний зах зээл аль хэдийн хасах тренд руу орцсон. За үнэн юм уу худлаа юм уу хэдүүлээ хамт харцгаая. За энэ QQQ, Nasdaq. За энэ 2020 оны uptrend. За ёо. Uptrend-ийг үзүүлж байна. Uptrend нь хэвээрээ байна. Bear market биш ээ. Correction мөн bear market үгүй. За S&P 500, S&P 500-ыг харчи. За COVID-ийн crash-аас ахуулаад ерөөдөө трендийг харуулсан байна. Энэ bear market мөн үү? 2029 он мөн үү? Үгүй. How is it? Энэ uptrend дотор хэвээр явж байгаа. Зүгээр жижигэн correction явж эхэлж байна. За Dow Jones Index энэ бүр 2008 оноос үзүүлсэн тренд. Bear market хаана байгаа? Зөв correction явж байна. За 2020 онд ковидын уналт бол энэ тренд лайныг тест хийсэн. How is it? Хаач хүрээгүй байна. 325 Dow Jones хүрсэн ч bear market биш ээ. Арай болоог байгаа. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж,
шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулах болмоор байна уу? За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. Алтуул үсэж байна. Өнөөдөр жишээлбэл өнөөдөр өчтөртэй харьцуулах юм бол нэг өдрийн дотор алтны ханш $120 өссөн байгаа. Юу болж байна гэх юм бол Азийн хөрөнгийн зах зээл, Азад байгаа хүмүүс юу хийж байна гэх юм бол юана зарж байна, Америкийн хөрөнгүүдэд зарж байна, treasury-нуудад зарж байна, алт руу орж байгаа. Гэхдээ паниктаад байгаа. Америкийн эдийн засаг ийм хурдан унахгүй, Америкийн хөрөнгийн зах зээл ийм хурдан алга болохгүй, Америкийн бондын зах зээл ийм хурдан алга болохгүй. Тийм бэйсэн бол заяа. Японы хөрөнгийн зах зээл, Японы бондын зах зээл айл 10-15 жилийн өмнө нурчих байсан. Окей. За би тэгээд энэ нефтний үн хааш унж байгаа. Energy хэмтхэн болж байна. Эдийн засаг А-гаас Б тээвэрлэх нь хэмтхэн болж байна. Бүтээмж хэмтхэн болж байна. Үйлдвэрлэлийн үртэг хэмтхэн болж байгаа. Ерөөдөө эдийн засгийн бүүм болох суурь нь тавигдаад эхэлж байгаа. Гэхдээ арай болоогүй энэ correction hour хизээ хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол 2026 2027 оны явах боломжтой. Гэхдээ хөрөнгийн зах зээл алга болох юм уу? Америкийн хөрөнгийн зах зээл, бондын зах зээл алга болох уу? Алга болохгүй. За долларын индекс сая унчлаа, нафс унтсан гэж хүмүүс ярьж байгаа. За юу болсон бэ гэх юм бол долларын индекс 110-аас 100 унсан. Бурхан минь, доллар одоо хог болох юм уу? Хардаа. Тэ 2002 оноос 2008 оны хооронд долларын индекс 122-оос окей 72 руу унсан. За ковидын өмнөөс 2016 онд Дональд Трампын анхны худалдааны дайны үеэр долларын индекс 104-өөс 87-88 руу унсан. За тэгээд долларын индекс ингээд таад харж байгаа юм бол uptrend хүчнээ хിവэрэ байгаа. Тренд нь ерөөсөө өөрчлөгдөв. Зүгээр энэ богино хугацааны хэлбэлцэл. За тэгэхээр сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Жо Байден ирэх барьж авах үедээ 2022 оноос 2023 он хүртэл заяа долларын индекс 114-өөс хааварт унсан бэ гэх юм бол бараг 100 руу унсан. Хүмүүс юу ойрлж ийсэн? Хөрөнгөний зах зээл бас навс унжсэн үе байгаа. Хэвлэл мэдээллийн юу хэлж ийсэн? Ийм юм ярьж ийсэн үү? Хүмүүс нь өөр намын гişүү ийм юм ярьчихсан уу? Яриаггүй. Ярьсан юм алга. За ганцхан нэг айц хөрүүлмээр байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ TLT. Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө ёроолтой хүрж байгаа. Дахиад энэ ёроолыг тест хийж байгаа. Тэ 88 87-гийн үе үн хааш. Энэ хизээний үн хааш бэ гэх юм бол 2003, 2005, 6, 7, 8 оны үеэр ийм баг байсан. Тэрнээс хойш ерөөхдөө бондын зах зээл бүүн болоод одоо буцаага correction явж байгаа. Гэхдээ бондын зах зээл навс унах юм уу үгүй мүү? Арай болоогүй. Яагаад гэх юм бол Америкийн төв банк тий Америкийн засгийн газар өөрийгөө энэ бондуудаа бас худалдаа авах боломжтой байхгүй зүгээр мөнгө хэвлээд. Энийг хин хийсэн бэ гэх юм бол Япончууд энийг зөндөө хийж ирсэн. Одоо хүртэл хийж байгаа. Тий. За тийм учраас сандрах одоохондоо хэрэггүй. За TLT ингээ богино хугацаанд харах юм бол тий өнгөрсөн жилийн 10 сар TLT бас ийм доогоор явж исэн. Тухайд хин ирэх барьж исэн бэ гэм бол Жо Байден ирэх барьж исэн. Тухайд хүмүүс ингээд Америк байхгүй болоо, хямрлаа, дэлхийн эдийн засаг нурлаа гэж сүрчгнээд байсан. Үгүй ээ. Тийм учраас хэдүүлээ жоохон тайван байцгаая. Тэ? Nasdaq uptrend дотор хിവэрэ, S&P 500 uptrend дотор хിവэрэ, Dow Jones бүр uptrend дотор хിവэрэ байгаа шүү. Сандрах хэрэггүй. За хизээ ерөнхийдөө хямрал болоод ирэх юм бэ гэх юм бол би таад зүгээр Nasdaq дээр үзүүлчих заяа. Одоогийн байдлаараа ингээд 440 дээр явж байгаа. Магадгүй одоо энэ uptrend зураас тий бут аваад за тэгээд ойролцоогны 290 280 дээр жоохон завсарлага аваад буцаагаад дээшээ яваад uptrend channel-ыг retest хийгээд тэгээд доош унах юм бол yes. Тэ Америкийн технологийн салбарын өсөлтийн үе дууссан, тэ зун дууссан. Одоо үйл болох юм байна гэж хэлж болно. Тийм юм одоохондоо болоог байгаа. Тийм учраас хэдүүлээ сандрах хэрэггүй. Америкийн хөрөнгөний зах зээл дэлхийн номер 1 хിവэрэ хүчнтэй байгаа шүү. Бондын зах зээл унах цаг арай болоог байгаа.
Ер нь юунаасаа би айгаад байна гэх юм бол энэ. Өмнө бас ярьжсэн. Японы засгийн газрын 10 жилийн бондын өгөөч нь юу болоод байна гэх юм бол 2020 оноос ахуулаад ерөөдөө дээш өсөд байна. За ингээд дээш өсөлт нь инерцэн бүр нэмэгдээд байгаа. За тэгээ Япон улсын 10 жилийн засгийн газрын бондын өгөөч нь энэ 2.4 рүү яваад эхлэх юм бол юу болох юм бэ гэх юм бол SMBC, Sumitomo Mitsui Banking Corporation, Mizuho, янз бүрийн Америкийн топ банкуд зүгээр sayonara болно. Bye болчихно. За Япон улсын 30 жилийн хугацаатай засгийн газрын бондыг харах юм бол Ёроолт хэзээ өрсөн бэ гэх юм бол 2016 онд Ёроолт өрсөн, 2020 онд тест хийсэн. Тэрнээс хойш юу болоод байна гэх юм бол зүгээр дээшээ пуужинтж байгаа. За энэ 30 жилийн бондын хүү 5, 4, 6, 7, 8 хүрэх юм бол дахиад хэлье заяа. Японд байгаа банкуд зүгээр bye болчихно. Окей. За Nikkei юу болж байна гэх юм бол таад ингээ харж байна те. Өнгөрсөн жил 8 сард нэг хэсэг навс унтсан. Одоо дахиад навс унж байна. Nikkei юу болж байна гэх юм бол 2 удаа тест хийгээд те Nikkei-гийн bear market руу орж байгаа гэж магадгүй шүү заяа. За доллар йений хаашийг харцгаая. Ойролцоогтой хизээ өрсөн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 7 сард хүрсэн. Тухайд 160. Одоо 145 дээр явж байгаа. Одоо магадгүй дахиад нэг retest, Ёроолыг retest хийж магадгүй. Гэхдээ урт хугацаагаар харах юм бол энэ доллар йен бол дээшээ өсөө явж байгаа. Йен бол суларж байгаа. Тэ. За Японы засгийн газрын бондын арилжааг харж байна уу? 10 жилийн хугацаанд бондын ханш ингээ гэпуд амар байгаа байхгүй юу? Гинт ингээд өнгөрсөн жилийн 7 сард тий 97-98 та байсан бол нэг шүний дараа 100 хүрч байгаа байхгүй юу? Амар савлгаатай. Том гэпуд байна. За энэ үедээ 102 дээр байсан чинь гинт 100 руу ингээд навс унж байна. Дөнгөж сая юу болж исэн бэ гэх юм бол энэ Японы засгийн газрын бонд 98 та байсан чинь өглөөс ирсэн чинь 102 болж байгаа. Тий. За тэгээ 100 тэрбум йенээр хүмүүс энийг авдаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг өдрийн дотор 97, 98 та байсан чинь 102 та болно гэдэг чинь амар савлгаатай байгаа гэсэн үг байхгүй юу? Окей. Америкийн засгийн газрын бондын арилжаа цэгцтэй. Тэ нэг өдрийн дотор ийм амар савлгаа байхгүй. Хаана энэ зах зээл тэ засгийн газар үрийн зах зээл хаана бутрах магадaltaй юм бэ гэх юм бол энэ Японд харж гин үү энэ савлгаатай аимшигтай байгаа байхгүй юу? Тэ. За энэ Японы 30 жилийн хугацаатай бондын хүү нь хартаа 2.2 тайсэн чинь бараг 2-3 хоногийн дотор 2.7 болж байгаа. Энэ үедээ авсан хөрөнгө оруулагч жишээлбэл тий 1 тэрбум йенээр авсан байлээ гэж бодъё л доо. Тэгээ 3 хоносныхан дараа 1 тэрбум йен дээр шууд 100 сая йен мэн гих мэт чинь алтаа хүлээж авч байгаа байхгүй. За тэгээ би дахиад хэлчихье заяа. Тэгээд Японы энэ сангийн яам тэ Bank of Japan, Төв банк ингээ хуралдаад байгаа. Өдөр шөнөгүй одоо хуралдаж байгаа. Яагаад гэх юм бол Японы тэ хөрөнгийн зах зээл, бондын зах зээл ерөөдөө ийм савлгаатай байна гэдэг чинь амар эрүүл бүс явж байгаа. Йен бүр ингээд йен бол жинкнээсээ тэ ядуу орны хан шиг ингээд дээшээ доош савлж байгаа. Тэ Японы Nikkei ингээд навс унж байгаа, бондын зах зээл ингээд навс унж байгаа, хүүгийн төвшин дээш өсөд байгаа. Америкийн тэ Nasdaq uptrend хэвээрээ S&P 500 uptrend хэвээрээ Dow Jones бүр хүчтэй uptrend дотор хэвээр явж байгаа шүү. За тийм учраас энэ хэвлэл мэдээллийн ярьж байгаа юм бити итэг 50 бай, chill out. Тэ Америкийн зах зээл унах болоогүй. Энэ Dow Jones одоо 390 380 за магадгүй 320 руу буцаага унж магадгүй. Гэхдээ хэдүүлээ утахгүй заяа. Ирэх 4 жилийн хугацаанд энэ Dow Jones 600 хүрнэ. Санаа зовлтгүй 50 байж. Chill. Окей. За тийм учраас энэ уламжлал хэвлэл мэдээллийнхэнд бид нэр угаасаа өнгөрсөн жил итгэхэ болцсон шүү дээ. Тийм учраас одоо ч гэсэн итгэх хэрэггүй. Энэ Америкийн арчсан намын гишүүдүүд юу ярьж байгаа бүгдээрээ худлаа. Окей. За тэгээ эдний фейк ньюсээс болж энэ савлгаа нэмэгдээд байгаа л та. Гэхдээ миний зүгээс заяа. Тэгээ ирэх 1-2 жилийн хугацаанд магадгүй энэ S&P 500 Nasdaq жоохон завсарлага авч магадгүй те Dow Jones гих мэтэрч. Гэхдээ энэ бол юу юм бэ гэх юм бол хөрөнгө оолт хийх боломж. Тэ энэ Америкийн бондын зах зээл нурах арай болоогүй. Тэ ийм амархан нурдаг байсан бол Япон, Хонконг, Хятадын Европын бондын зах зээл айл хэдийн нурцсан байгаа.
Энэ дараагийн том эдийн засгийн хямрал хаанаас гарч ирэх юм бэ гэх юм бол Америкээс гарч ирэхгүй. Энэ Трампын тариф биш те дэлхийн эдийн засгийн нөлөө тийм сүртэй том биш ээ. Окей. Хятадын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2% Америкийн 8-тай холбоотой. Окей. Тийм жижигхэн. Тиймээс Америк Дональд Трампын тариф иш тийшээ ингээд улсуудыг алгацсан ч дэлхийн эдийн засаг нурах хэмжээнд биш ээ. Дэлхийн эдийн засаг хаанаас нурах магадaltaй юм бэ гэх юм бол би дахиад хэлчихье. Японы санхүүгийн салбар, бондын зах зээл, Европын санхүүгийн салбар, бондын зах зээл шүү. Америк хэдийн зах зээл биш ээ. Окей. Тиймээс энэ хэвлэл мэдээллийн худ мэдээ бити итгэхэ тайван бай. Энэ хэмдэрч байгаа хэдүүлээ эргүүлэн хөрөнгө оруулалтын доллар үргэлжлүүлээд утахгүй өснө. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.